Би тэд их сургалтын дээр юу хийдэг вэ гэхлээр дандаа хичээл эхлэхийн өмнө хэлам яриа хөгжүүлэх дасгал хийдэг. Эдгээр дасгалуудыг байн хийгээд авах юм бол хичээл дээрээ ч юм уу дандаа зөв тод ярьдаг болно. Бас бидэнд багш сэдв өгөөд бид тэднийхэн дагуу үлгэр зохиогоод энэ багуудаар ингэж гараа хийж байгаа тоглодог. Энэ нь бидний хэл ярианы баялагтай болгодог. Мэрэмэрч хайш явж байгаа. Тэртэй хууланд гарч идэвчлээ. Сахлах бэлчээртэй сайхан устай газар байгаа юм. Чи надтай хамт явах уу? Багцах юу ах уу дээ? Хэн мороо бид дахиад тоо хоёрыг идэх гэж хүсэхгүй байна. Харин хонио өгөөлгөөч. Чон морийг ийм үг хэлнэ гэж огт санаагүй болохоор сандарч яаж чадалгүй хийл гүлэлзэж байтал гинт тангарцгаж гин. Манай хичээл хагасан бүтсэнд ордог. Тэгээд бид нар энд цагийг маш хөгжилтэй өнгөрөөдөг. Шидэт таасан зэрэг найзууд юмаа зэрэгээ За бүгд зэрэг. Яа хизээ зэрэхгүй гэж бодлоо. Бүгд Питер тусцгаая. Бид нар хөгтлөгчийн хичээлдэр нэвтрүүлэгт ордог. Барби минь багчууд бид нар хайртай шүү. Том алаг нүдтэй миний хөөрхөн Барби. Үзэгч хүмүүстэй уриалж штэ тий. За ингээд ордын маань их бие биелэн болчлоо. Одоо энэ дээр хоёлаа юу хийх ёстой вэ? гурвалжин дүрс хийх хэрэгтэй. Гурвалжин дүрсээр юу хийх юм? Энэ бэшгийн юм юм. Наадхан ийм юм юу гэдэг юм? Юу лээ? Байшингийн юу гэдэг лээ? Байшингийн дээвэр гэдэг тий. Дээр За байшин. Би тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэж харагдаж харин ухаан муутай мулгуу хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цуурээ амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцыг өмсөж үдэхин зэрэгтэй өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя. Гэтэл өнхрөөш үнэний хоншоор дээр нь өсрөн гараад дуугаа дуулж дуустал өнхрөөшийг ганцхан хав гэж залгичжээ. Бас би энэ сургалтанд явснараа тайзан дээр гараад тэгээд ичхэн байсан. Бас юм цээжлэх би дургүй байсан бол одоо юм цээжлэх дуртай болсон.